Би ингээд гинти шийдвэрээр Монгол явах байсан байгаа. Монгол руу явах ачаагаа баглж ийн. Тэгээ багтахгүй бас нэлээд их юм болсон. Тэгээ гэр орноо сайхан цэгцэлчээд Монгол явах гэж байгаа юм байна да. Тэгээд өөрийнхөө сайхан нүүр амаа будаад өсмөсөө янзлаад. Тэгээ нэлээд их орой очих болохоор шөнийн нислэг болохоор тэгээ хоол ундаа сая идчихэд гарсан. Тэгээ ингээд миний 2 дахь нислэлт амьдралдаа анхудаа 2 дахь нисэх гэж байна. Анх ирэх гэж бас нэмлийн бөө юм болчихсон. Анхудаа нисэх нэмлээ их айдсан. Онгоцны нисгээс өмнө бас цагаас өмнө очсон байсан болохоор хоол идээд, зайн идээд ачааны хамгийн гол нь жингээд харуулах гэж бид хоёр бас нэлээ их юм болсон. Ачаа цэгцлээд удаагүй бид хоёрын нисэх цаг болсон. Үүдээр очно гэж бодохоор л бүр нулимс цэлгнээд бүр амар их баярлсан. За энэ ингээд чихвч харуулж байна. Одоо ус харуулна. Тэг үхрийн махтай, дахианы махтай гэж сонголтоор байсан. Тэгээ үхрийн махтайг нь авч идсэн байгаа. Яг хоолны хувьд бол амар гоё амттай байсан. Тэрний хамгийн туртай нь талах масл амар гоё байсан. Удаа идэг болохоор. Тэгэл бүр сөүлэс гараад бүр Монгол бүр ойртоо л байна. Гэрийнхэндээ очно гэдэг хэлээг болохоор манай их та 2 тоссон байгаа. Ийм гоё цэцэгтэй. Манай их намайг замдаас үлдсэн бай ямар нэг юм болцсон юм шиг үстэй гээд бүр санаа зовцсон бүр уйллаад өгцөн.